Сайн бацгаана бурхны хөвөр батар байна. За энэгээр нэг арчилсан нам орон нутгийн сонгуульд нэг навч ялгагдсан юм ба шүү дээ, тийм ээ. 100% маань ялсан юм ба шүү дээ. Ганц ч хүн арчилсан намаас гарч ирэхгүй. Тэгээ манай дарга нар том дарга нар бурууга босдрууж их гээд явж байгаа юм байна нэгт. Хоёрт нэг юу ч өнөөдөр нэг хэвлээ хурлмал хийсэн юм шиг байна. Товчхон ганцхан юм хэлий. Арчилсан нам гойжууруудаар дүүрчээ монголчуудаа. За тэгээ гойжуур хүн чи яадаг вүлээ? Атамануудад ирчүүдийн тэргуунд явж байгаа хүмүүст айгүй дургу шүү дээ. Спортынханд айгүй дургу. Яагаад вэ? Нөгөө атаманууд спортынхан ч нөгөө гойжууруудыг чинь байнга дээрлэхдэг болохоор айгүй дургу байдаг байхгүй. Урлагийнханд бас дургу. Яагаад урлагийнхан дургу? Ингээд нөгөө тайзан дээр гараад дуулж хуурдаад хөгжмөдөд ангууд чинь нөгөө бүжгэлж мүжиглээд ангууд чинь охтууд хүүхнүүд араас нь гүйлдэд гойжууруудыг хүн тоохгүй. Тэгээ айгүй дургу байдаг байхгүй тий. За тэгээ гойжууруудын хамгийн дургу бүр их яснаасаа үзий яддаг хүмүүс бол юу? Онц зурлахтнууд. Тий, онц зурлахтнууд ч ерөөсө байнга магтана, аав нь магтана, ээж нь магтана, найзууд нь магтана, багш нар магтана, захирал магтана, сум даяараа юу гэдгийг таарсан хүн болгон онц зурдаг магтана. Гойжууруудыг бол аав ээж ах トゥ садан таарсан бүхэн доромжлон доош нь хийн, дээрлэх нь. Тэгээ онц зурлахтнууд дур яснаасаа дургу. Тэгээ манай арчилсан нам гойжууруудаар дүрчиж. Олигтойгоо доош нь дарахыг бодоод байгаа юм. Тий. Тэгээ манай гойжуурууд чинь чаддаг ганц юм байдаг байхгүй. Долоох. Тэгээд дээрээс нь нэмээд итвэх. Тий. Одоо юу ч дуулж чадахгүй, хуурдаж чадахгүй, барилдаж чадахгүй, ноцолдож чадахгүй, тийм үстэй гүүж харьяа чадахгүй, хуулуулж чадахгүй, онц сурч чадахгүй хүмүүс чи яах вэ? Итвэх. Хамгийн түрүүнд ирээд хичээл эхлэхээс өмнө нэрээ суучна. Тэгээ хамгийн сүүлд явна. Тэгээ найз нар дундаа ч гэсэн ялгаа авахгүй шүү дээ, тийм ээ. Хамгийн түрүүнд явчих юм бол араас нь муу илчиж магадгүй гэж айгаад тэрс бүгдийг хөргөж өгж явсараад хамгийн сүүлд гэртээ ганцаараа ярьдаг байхгүй юу? Гойжууруудыг мэдэн шүү дээ. Тэгэл долоох. Тэгэл тэр энэ минь чи минь агаа шүүгээ долоо гүүгээд байна. Нэг ямар нэгэн байдлаар нөгөө дээр нь байж байгаа тийм ээ. Атаманууд спортынхан, урлагийнхан, онцорлогтнууд алдаа гаргах юм бол яах нь вэ? Тэрэн дээр нь дөрөөлж нэг өшөөгөө авах юмсан гээл анаа вэж идэг байхгүй. Манай ардчилсан нам гойжууруудаар дүрчжээ. Олигтойгоо дараад өрсөв. Өөдлөхийн заяа алга. За, манай намын дарга ах маань өнөөдөр хэвлээ хурал зарлаж баахан дарга нар сонгосон юм байх. За 28 оны сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлнэ үү гэсэн байна. За яах вэ? Тэгэхээр чон бороноор гихчээр юун ч яаруу. Манай намын ер нь хурал мурал амар яаруу болоод байгаа шүү. Гэв гинтгэл тийм хурал, ийм хурал. Тийм дарга сонголоо, ийм дарга сонголоо. Тэгээ үр дүн чин гол нь хаана байна? Тэгээ яг нэг хүн болгон нэг ажил төрөлтэй тийм ээ наадан болж явах энэ үеэр л чон ураанаар хичээр тийм ээ манай энэ төрийн өндөрлгүүдийн чинь за энэ хулгайн хуулиудын чинь дандаа нэг бол наадмаар нэг бол цагаан сараар за нэг жижиг сажиг хулгай хуулийг дандаа шинэ жилээр баталдаг шүү дээ. Тэгээ одоо яаж байгаа нэг учир зүггүй яаруул сандруул одоо тэгэл 28 оны сонгогчдоо тодруулна л гэж их шиг байна. За тэгээ яах вэ? Надад бол нэг тийм гомдоод ч юм уу өшөөд байх юм байхгүй шүү дээ. Би бол намаа бол олцсон. Би бол өдөртөгчөө хайж байгаа л хүн. Бурхны ивэлээр бас намаа олчлоо. Одоо нэг дахиад одоо шунаж байгаа гэхэд одоо хайшаа нэг өдөртөгчөө хайгаал явж байгаа хүн юм байгаа юм. Манай хамгаахтай нийлэх гэсэн тэгээд хитрхийх хартай, хитрхийх хөлдөө юм бэлээ. Орк юм бэлээ. Тэг хөдөөний юм бэлээ. Нуугаад байгаа юм байхгүй. Болохгүй мөлий. Тэг одоо яах вэ? Хамгаахт буруу байхгүй. Тэг хөрх юм зайлуу надад тусалсан. Баярлсан шүү, хайртай шүү ахтай. Хит их хар санаатай юм бэлээ. Одоо тэгээд зүгээр ээж ихт хүн хар санаатах гарч чад айгүй хэцүү юм биш үү? Тий салгаа сур аргалга. Тэгэл өдөртөгч бишийн шинжил байхгүй юу да. Тий. Тэгээ манай намын дарга одоо тэгээд яг энэ Амгалан Баатар гэж хүнийг бас том даргаар томилсон юм байна. Том мөнгөний аткасан дээр тавьсан юм байна. Тэгээ нуугаад ах юм байхгүй шүү дээ. Өөрөөсөө дор хүнийг сонгоод байвал тэгээд доошлохын л цондоо. Уг нь наад чинь би бэж их байсан юм да. Тэр би шунж байгаа юм биш шүү. Зүгээр л ер нь бол өөрийнхөө зэндаг бодоход.
Чингис хаан өөрөөсөө доош байлддаг тийм ээ. Өөрөөсөө тэнэг хүмүүсийг сонгоол дарга нараа тавиад исэн бол дэлхийг эзэллээ юу? Яанда. Нуух юм байхгүй шүү дээ. Цогоо харж байгаа л тэгэл за энэ боловсралтай, энэ мөнгөтэй, энэ тим, энэ тэрнтэй холбоотой, танилтай талтай. За энэ Амгаланбаатар хөдөөнөөс орж ирсэн хөлдөө боловсралгүй харахгүй. За энийг дороо тавьчиход энэ миний хатхан тэгэл тавьчихж байгаа шүү дээ. Тэнэг хүн байж байгаа шин чи мэдэж ш тийм үст. Надад бол одоо харамсаач гэдэг юм уу, гомдоод ч гэдэг юм уу, өшөөч ч гэдэг юм уу байх юм ерөөсөө байхгүй шүү. Та нар одоо нэг өөрсөж үнэхээр өчүүх юм бодох юм аа. Нэг альбан тушаал бодоол энэ нэг альбан тушаалд хүрч чадаагүй болохоор гомдоод хүүхэд насандаа наадах чинь туулцсан штэ. Монгол бүх юмыг хийцэн. Монгол бүхийн одоо сумын зануудын Ахмадын багийн лиг одоо юу гэдэг бүх юмыг би санаачлаа бодоод бичсэн. Миний оюун ухаанаас гарсан, миний мөрөөдөл байсан. Би тэрнийгээ дээрэмдүүлсэн. Иргэжи бүгийн нямд орж гэж хүнд. Мөн үү? Тэгээд одоо би одоо надад нэг тийм дарга болсон жаалаа, болсон жаалаа харамсахмгүй болцсон шүү дээ. Хүний амьдрал гэдэг чинь цаанаасаа хувь заяа байдаг юм байна. Тийм тэгэл нэгэнт мөхөж яваа юмыг тордоод нэмэргүй байдаг юм байна гэдгийг би ч ухаарсан хүн шүү дээ. Энд чинь Монгол хөлтөөр тохиолдсон юм үйл явдал. Өнөөдөр ч гэсэн одоо тэр хүний дүүн том дарга, тэр хүний хамаарал бүхий этгээдүүдийн нэрвгийн цагтаа дээр битүү байж гин, намайг шаналгаад байж гин. Энэ бол бодит амьдрал шүү. Намайг ч одоо ерөөсөө ямар нэгэн одоо би энэ бичлэгээр алдаа гаргаж ийн гэсэн үг байхгүй юу? Би ч ерөөс нь алдаа гаргадаггүй шүү дээ. Ямар нэгэн жижиг сажиг алдаа гаргахыг анаа вэж идэг байхгүй юу? Энэ нэрвгийн цагтаагаас ч. Одоо байгууллагын нэр хүндэд халдлаа л гэх байлгүй. Яг уу тэгээд тэр хүмүүсийнх нь бичлэг элдэ хонгон байж байгаа болохоор тэгээ учир нь олдох байлгүй. Тэгээ намайг ч бүр аргаа ядаад П үсэг хэлсэн гэд яллах гэж оролдож байгаа шүү дээ. Тэгсэн чинь одоо бүтэн одоо нэг 2 жил шахуугийн дараа одоо ингээ сая 7 хоногийн өмнө хараал хэлсэн хүнийг торгох ялаар шийтгэнэ гэд ингээд цагдаагийн байгууллагаас хэвлэлийн хурал хийж байгаа шүү дээ. Бантсандаа шүү дээ. Би бол мөрөөдлөө дээрэмдүүлсэн хүн, зорилгоо дээрэмдүүлсэн хүн, төслөө дээрэмдүүлсэн хүн, оюуны өмчөө дээрэмдүүлсэн хүн. Тэгээд энэ их яг хулгай дээрэмд чинь бас муу юм сайн тал байна. Амьдрал гэдэг чинь заавалчгүй юм байдгүй юм байна гэдгийг би ухаарсан хүн. Надад нэг тийм гоншгоноод байх юм ерөөсөө байхгүй. За та нарын бодож байгаа шиг Баярбаатар албан тушаалд хүрч чадаагүй дээ шаарлахаа тэгээд иш чаавас жижиг юм бодож юм за. Би зүгээр л энэ улс орноо хөгжүүлчих юмсан да болохгүй боллаа айл байна тэгэл хайчих шүү дээ тийм үстэй. Мөрөөдлөө зорилгоо дэрэмдүүлсэн хүн ч одоо нэх мөрөөдөл биш нэх зорилго биш юмэг хаяхад нэх тийм проблем биш шүү дээ. Ухаарцгаа малнууд. За тэгээ лайвынхаа үндсэн сэдв рүү оръё тийм ээ. Ардчилсан нам долоогч нараар дүүрчжээ. Хүний жижигхэн алдаан дээр барьж иддэг ховлцнуудаар гойжууруудаар дүүрчжээ. Тэгээ очсонгүй, оролцсон хамгийн чухал гэж яриад байгаа байхгүй манай энэ том дарга. Үнэхээр нэр хил хүүг алга нэр. Үнэхээр оркол зүгээр яриад байгаа байхгүй яг үнэн гэлэхэд. Улсын наадам төрүүлэхэд яадгийг шууд очиод төрүүлчихдэг юм уу? Бэлтгэл хэрэгтэй байдгийг. Мангара. Яадгийн шууд ингээл нэг хүн дуулаад од болчдөг гэж та нар бодож гин үү? Нэг хүн ингээл хит дуу гаргаад тэгэл шууд од болоод стадион тоглолцдог гэж бодож гин. Үгүй. Тэрний өмнө 10 жил, 20 жил хөдлөн бүрэлдсэн байдаг байхгүй малнууд минь. За яг хөө би зүгээр болий. Би одоо нэг дуу гаргасан тийм ээ. Би тэрнийг 2 жил бэлтжиж гаргасан дуу шүү дээ. За баталгаа нь юу юм? Жишээл одоо энэ Гана шоп гэдээ яваад байгаа тийм ээ. Дүүлэнтэй хүүхэн. Тэр чин тухайн анх эхлээд тэр намайг тэр дууга биччих үед Японд даруулга гэдэг нэртэй байсан бохоггүй. Тэгээд тэр дуундар Японд даруулга гэж гарч байгаа үстэй. Тэрэнд чинь бэлтгэл хэрэгтэй байдаг бохоггүй. Манаг оркуудаа, гойжууруудаа, гойжуурын лалрын гойжууруудаа. Би жишээлбэл энэ 100 чин сэтгэл 100 сая үзэгчгээд төслөө бичсэн. Би 6 сар гэртээ сууж иж бичсэн. 2012-оос 13 хоног дамжиж. Тэгвэл би тэр огт мэдэхгүй юмаа бичсэн биш шүү дээ. 2004 оноос 2012 он хүртэл 8 жил бодцсон юмаа
Зүгээр цаасан дээр буулгахын тулд 6 сар ордог байхгүй та. Малан бомбон оргуудаа. Гэхдээ би тэрнийг бүр тийм нэг гоё бичиж бүр нарийн бичиж чадаагүй. Би зүгээр санаануудаа ингээд бичээд орхисон. 6 сарын хугацаанд штэ. Үнэхээр гоё нарийн бичсэн бол би нэг дахиад нэг жилийн хугацаа байсан. Хэрэгтэй байсан. Гэвчиг одоо ингээд амьдрал тулцсан яаж авгаагаа зараад ингээд ганцаараа ингээд авгаагаа ажилуулад ингээд би одоо гэртээ суугаад ном бичээ суугаад ах уу. 6 сар гүрийжиж арай гэж нэг тиймэрхүү нэг санаануудаа чүү бичээд тэгээд нэг хэвлүүлээд нэг оюуны өмч нэртэй юм аваад орхисон. 2012 оны юм ярьж байгаа шүү дээ. Малан бомбон оркуудаа. Та нар үнэхээр ямар ч боловсралгүй гой жүр байсан учраас юу ч ойлгохгүй байна. Үнэхээр над үнэхээр хэлэх үг алга нэрээ. За оюуны бүтээлч бай, биеийн хөдөлмөрч бай, бэлтгэл ажил гэж юм байдгийм аа. Би одоо хамаагүй ардчлан нам дээр өдөр шөнөгүй очиж сууж болно. Өглөө 7, орой 12 хамаагүй штэ. За 6-аас 12 хооронд ч юм уу, за 1-ийн хооронд ч юм уу. Сууж иж болно. Гэхдээ би тэгээд юу хийж миний толгоноос юу гарах юм бэ? Юу ч гарахгүй штэ. Энэ оюуны хөдөлмөр гэдэг юм чинь боддгийн малнуудаа. Эхлээ боддгийн, эхлээд төсөөлдгийн. Төсөөлснийхаа дараа боддгийн. Бодсныхаа дараа нэгтэлдгийн. Нэгтэлснийхаа дараа цаасан дээр буулгадгийн. Буулгасан юмаа бусдад танилцуулдгийн. Тодорхой хэмжээнд алдаа оноо гардгийн. Гасан олдоо оноогоо застдгийн. Ойлгож байна уу? Энэ улс орныг хөгжүүлнэ гэдэг чинь тийм амархан юм биш малан бомбон гойжууруудаа. Та нар үнэхээр ойлгохгүй байна. Гэхдээ би энэ ардсан нам дээр өдөр шөнөгүй очиод ингээд суугаад байвал одоо энэ улс орныг хөгжүүлэх юу бичих юм бэ? Юу хийх юм бэ? Юу ч толгойд орж ирэхгүй шүү дээ. Та нар үнэхээр гойжуур байсан учраас заа юу. Үнэхээр ойлгохгүй байна. Зүгээр ингээд онц сурна гэдэг чинь байна шүү дээ, тий? Өдөр болгон хичээлээ хийн нэгт. Хоёр төрд хийж байгаа хичээлээ ойлгохыг хэлдэг шүү дээ. Та нар зүгээр юу ч ойлгохгүй зүгээр хуулж ийсэн учраас юу ч ойлгохгүй байхгүй, тий? Найзаа баярка өгшөө. Миний найзаа хуулуулаач 5 минутанд шалгалт эхэллээ. Баярбаатар 10 минут өөрийнхөө бодлогыг бодлоо, 10 минут нэг гачин бистандарын бодлогыг бодлоо, тэрнийгээ цаасаа өглөө. Чи нэг хуулахдаа 5 минут хууллаа. Тэгэл ингээл ерөөсөө тийм төсөөлөд байгаа байхгүй. Гэхдээ та нарын тэр гаргаж байгаа бодлого өгсөн хацны зэгцэрж байгаа чи хаана авгаа юм? Баахан мөнгө тарааж дотроо сонгуул хийж дотроо мөнгө тараасан тэр мөнгө чи хаана үйлчилж байгаа чи хаана гай? Нэг ч хүнгүй ялагдсан байгаа үстэй хар хацнуудаа. Үнэхээр энэ ардчлан нам гойжууруудаар дүүрчжээ. Манлайлагч нар үнэхээр манлайлагч нараа харахгүй л дээ. Хурал дээр нь очиж суухлаар нөгөө гойжуурууд чинь нийлж ягаад манлайлагч нараа дарчаад байгаа байхгүй. Өнөөдөр энэ нийгэмд идэвхтэй байж байгаа залуучууд манай ардчлан намд эрүүл ухаантай хүмүүс маш их байгаа. Бүгд дарагдцсан. Тэгээ би яах вэ нэг Амгаланбаатарыг дагаж явж ийж нэг гарч ирсэн. За мөнхөрднийг яах вэ сүүлд нь би сайндаа ч биштэй чаавас. За яах вэ хамгаахад тань боллог гээл ингээл лайвн дээр ярьж ижил мөнхөрднийг дуудуулсан ш. Түүнээс ч мөнхөрд нь бүр тойроггүй болцсон, гүлэг болцсон, гуйлахчин болцсон явж хагаад хамгийн сүүлийн өдөр дуудагдаж ирсэн шүү дээ. Нохон баас. Би зүгээр ганцаараа арайч хэрүүл урал хийгээ барахгүй юм байна да. Мөнхөрднийг дуудуулъя гэд лайвн дээр яриад мөнхөрднийг дуудуулсан. За. Тэгээд бит хоёр гарч ирсэн. Өөр хинч байхгүй. Бусд нь дандаа гойжур. За намайг тань ардчлан намаас мөнхөрднийг тань. Өөр таних хүн байвал энэ комментонд бичээдэх байхгүй шүү дээ. Бусд нь бүгд гойжур. Тэгээ гойжурууд юу хийх вэ? Хор найруулна. Хор найруулчих олигтой чадахгүй толгоо байхгүй. Бүх суухна. Тэгээ Баярбаатар ямар нэгэн алдаа гаргаасаа, мөнхөрд нь ямар нэгэн алдаа гаргаасаа, хин нэгэн дээр нь байж байгаа нэг тийм ээ, арай нэг манлайлах гээд байгаа юм хийх гээд байгаа хүмүүс нь алдаа гаргаасаа, тэгэнгүүт нь бөксийг ухаж дээр нь гарах. Тэгээ албан тушаалд хүрэх. Өөрөө юу ч чадахгүй, тийм ээ? Дуулж чадахгүй, хуурд чадахгүй, шүлэг өчиж чадахгүй, тийм ээ? Эрдэм шинжилгээний ажил хийж чадахгүй, юм уншиж чадахгүй, хэл ус боловсрал байхгүй, мөнгө төгрөг байхгүй, ерөөсөө юу гэдгийг ерөөсөө манлайлгийгээд хүний өмнө гарыгээд юу ч байхгүй. Тэгэл өөрөөсөө дээр ямар нэгэн хүн байх юм бол тэрнийг унгааж ижил дээр нь гарах зорилготой. Тэгээ ийм хачин юмнуудаа одоо ингээд дэмжсэн бодлого явуулж агаад маш их харамсаж байна. Хохин. Тэгээ мань үчи явахт тийм үстэй. Гойжууруудад амьдрал байхгүй юм чинь долоохоос өөр юу хийх юм бэ? Идэвхээс өөр юу
Толгой дотор юм бодохгүй бодсон юм байхгүй. Тэрнийгээ төлөвлөх юм байхгүй, төсөөлөх юм байхгүй. Бичих чадвар байхгүй хүмүүс чи яах юм? Ямар ч арга байхгүй шүү дээ. Тэгэл идэвхтэй. Ерөөсө гой зүрийн чаддаг юм бол идэвхтэй. Өглөө 6-ад бэлэн, даргын гадаа бэлэн, орой 12-1 бэлэн. Тэгэл ингээд сайхан дарга юу усан тэнэг ямарсан ч вэ? Эрүүл ухаантай ямарсан ч тэгэлгүй яах вэ? Тэгээ даргаа хөөргөөл. Тэгэл дээр нь байгаа хин нэгэн хүнийг онилж нядалж явж байгаа л хизээ нэгэн цаг дарга буулаа. Дарга нэг унах гад ирэх үед нь тэр даргыг хавсарч пялаал. Тэгэл өөрөө гарч ирэх сонирхолтой. Ерөөс Монголын улс төр ийм штэ, богинохон штэ. Хүний толгой шаардаад байх юм ерөөсөө байхгүй. Манайт яах вэ тийм штэ. Өөрийн гисэн чадaltaй, чадвартай хүмүүс чинь тэгэл амьдрдгаараа амьдраа явж гин. Дарга долоогоод авах шаардлага байхгүй. Тэгээ долоохгүй болонгууд одоо ингээд яаж яах юм тийм штэ. Чон ураанаар муу хүн чөлөөнөр гэж тийм ээ. За иймэрхүү байна. Тэгээд харамсаад ах юм бол байхгүй. Гэхдээ одоо энэ жишээлбэл энэ амгаа гэж харал та. Баян гол дээр тэр чаавас баахан дарганаар сонгосон. Яа нэр үндэ пүй ойгот чи нэр би. Би ч өөрийгөө голоод байгаа шүү дээ. За Баярбаатараа чи хил усгүй шүү дээ. Тийм шүү дээ. За чи нэг жоохон 1-2 жил сууж агаад нэг хил ус сурчаад чи амбицаа гаргасан дээр бахта миний хөшөөнгөө би ч өөрийгөө хориглоод байгаа хүн шүү дээ. Тэгэхэд одоо юу вэ нэр? Автобусны юм өнгөгүй, ажилгүй, мэрэгжилгүй, боловсролгүй, тийм ээ. Одоо үнэхээр ертөнцийн хог шаарнууд нийлээд дарга бол. Тэгээ яг хөө тэднийг ягаад бие бинийгээс тэгэл тэд нар чи айгүй гой бие бинийгээ сонгочтой юм биш үү? Үгүй гэхдээ ганц баян гол төр үйл болж байгаа үйл явдал биш шүү. Зүгээр ингээл ерөөсөө манай ардчилсан намын доторх бүх юм ойлгомжтой. Манай зогтгөрл ах ч гэсэндээ тийм үстэй. Ингээ иймэрхүү хулгайч нарыг дэмжиж байна гэдэг чинь өөрөө хин ч биш байсан хин нэгний нөмөр нөөлгөөр гарч ирсэн гэдэг нь батлагдж байгаа байхгүй. Мөнгөрд нэг баахан лайваар зогтгөрл даргаж ярьсан шүү дээ тийм ээ. Тэр нь үнэн гэдэг нь батлагдж байгаа байхгүй. Яг өөрөө үнэн гэж хэлээгүй ч гэсэн шүүх цагдаа элдв ханга гэрч гарч ирж батлаагүй ч гэсэн өөрийнх нь үйлдэлүүд батлагдж байгаа байхгүй. Тэнэг хүн бол чадваргүй хүн бол дандаа өөрөөсөө доош хүнийг сонгодог байхгүй юу? Би бол өстө үнэхээр нэрээ за би өөрийгөө яриад явах. За ийм байна. Тэгээд амжилт хүсье, сайн сайхныг хүсье өрөө. Тэр нэг гачийн юмд нь чадвал чадахгүй бол тэр л үз тийм бүртгүүлж чадвал бүртгүүлж нь л үз. Бүртгүүлэхгүй бол тэр л үз. Энэ Facebook-ийн лайв ч одоо тэгээд одоо хэтэрчлээ энэ орохгүй ч байж магадгүй энэ бичлэг. Төгсгөлд нь нэг 10 секунд нь хандаж хэлэхэд мөнгө гээл улаараад байх юм малнууд. Та нар ардын намаас илүү мөнгөтэй юм уу? За яг уу ардын намыг дэмжиж байгаа нэг 25-аас 30%, манай намыг дэмжиж байгаа нэг 20-25% дэмжлэг байгаа. За нийлээд нэг 60% гэж бодъё. Үлдсэн 40% чинь эрүүл ухаантай хүмүүс байгаа шүү, малнууд минь. Эрүүл ухаантай хүмүүсээ ингээд дараад ах юм бол за тэг юухгүй дээ. Гордлог найдлага тээж байгаа 40%-д татчихиж л ялна өгөхөөс биш. Та манайхан ч ялах сонирхолгүй зүгээр нэг яаж иж аргалж байгаа л өөрсдөө нэг сайд болъё. Манай энэ ганц төмрийн жишээ биш л алрууд. Баярлалаа, баяртай.